Окей, Chapteli. Яаж уншдаг чад? Chapter гэдгийг одоо Chapteli гэж унших үлээ. Өнөөдөр имчилгээрээ бид аватарын талаар ярина. Гэхдээ энэ аватар биш, нөгөө аватар нь. Зарим нэг цэнхэр өнгөтэй харийнхны кино гарч ил байдаг гэж боддог. Нэг их тоодоггүй байж магадгүй. Би ч ер нь тэр хүмүүсийн нэг нь байсан. За, ер нь бол би тэрнийх нэг юм байна гэж. Яг хуу одоо нэг тухайн үеийн нэг flagship утас гэж гадаг шиг нэг тийм тухайн үеийн технологийн максимумаар нь хийсэн л гэж боддоо ч яг киног нь үзээд нэг юм мэдрээгүй. Яг хуу гэртэл үзсэн л тээ. Гэхдээ шинэ анги гарах гэж байгаатай холбогдуулан эхнээс нь ахин нэг удаа үзээд бодол маань арай өөрчлөгдсөн. Тэгэхээр ердөө хэдхэн хоногийн дараа буюу 12 сарын 19-нд Джеймс Кэмерон найруулагчийн Avatar франчайзын 3 дугаар анги Avatar Fire and Ash нээлттэй гэж байгаатай холбогдуулан энэ том франчайз кино урлагт ямар чухал ач холбогдолтой болохыг ярьцгаая. 2009 он алдарт Джеймс Кэмерон найруулагч Avatar киногоо гаргаж дэлхийд даяараа манай 3 цаг 15 минут 0 орохгүй суугаад үзэж чадах уу? Чадна штэ. Үнэхээр л гоё, үнэхээр л хайртай. Тэ. Мэн 8 цаг 0 орохгүй босохгүй тоглолчтой штэ. Өө, шээ гэж бодож ирсэн ч гэсэн баачгаа accept-д дарцсан сууж байдсан штэ. Үнэхээр л гоё тоглоомыг дээр 8 цаг суучдээ штэ. Яа, хоол идсэн гэж бодвол 3 цаг болцсон байдсан штэ. Унти гэж бодвол 6 цаг болцсон. Монгол хүртэл боо юм болж байсныг би л тооцоондог. Ямар ч байсан тэр үед өсвөр насны хүүхэд хөдөөр нутагт Мэн сая Inside Out 2 үзсэн байхгүй юу? Бистаа ингээ эргэн тойрон хүмүүс ингээ юм яриа шаагаад бүр Inside Out шээ. Zootopia үзсэн байхгүй юу? Йоо, энчээш нэг бистаа яриад, энчээш нэг бистаа яриад тэгээ харангуйтай хүүхдүүд биш зөө. Би бүр гайхаа шаагаад юм яриа шаагаад. Тэгээ манай яг гэртэг кино үзэж байхдаа юм ярьдаг л та. Кино яддаг үзэж байгаа штэ. Тэгээ дуусч ярьж болтгүй маашаа. Ер нь кинонуудыг тусгай үзүүрээр л үзүүл гоё санагддаг юм. Эсвэл жоохон тийм юу сурж байгаа. Миний ингээ тавих шаардлага ингээ өндөрсөж иж магадгүй. Тэгсэн болохоор зурагтаар гарахыг нүлэхээс өөр арга байгаагүй. Тэгээ бараг жилийн дараа нь 2010 онд өнөөх алдарт аватарыг зурагтаар гарахад нь анх удаа үзэж байсан түүхтэй. Одоо санахын лав дүрслэл зураглал CGI талаасаа бүр аман галгаж бараг 3 цаг шахуу зурагтнаас харцаа салгалгүй огт үүдэхгүй байсаар дуусгаж байсан. За тэгээ тэр цагаас хойш аватарыг дахиж хизээч үзээгүй. Уг нь сүүлийн хэдэн жил pop соёлтой холбоотой сонирхлоо хоёрт ажлаа болгоод явж байгаа ч нэг л орж сонирхол татаж чадаагүй юм. 2013 онд Джеймс Кэмерон дахиад 2 ч аватарын кино хийхээ зарлаж тэрхүү 2 анги амжилтаа шалтгаалж дахин 2 анги буюу нийт 5 анги бүхий франчайз хийхээ зарласан. 2 дугаар анги болох The Way of Water-ын трейлер Doctor Strange-ийн Multiverse of Madness үзүүрийн өмнө театруудын дэлгэцээр гарсан байдаг. Тухайн үед үзээ зураглалыг нь бишрээд өнгөрсөн ч кино нээлттэй хийхэд нь бас сонирхож үзээгүй явсаар өдийг хүрсэн. За тэгээ түрүү хэлсэнчлэн 3 дугаар анги нь удахгүй гарах гэж байгаа болохоор сая ханиадтай би тааруу үедээ эхний ангийг нь дахин үзэж огт үзээгүй байсан 2 дугаар ангийг нь нөхөж үзсэн. Тэгээд цэргийн албаасан залуугийн бичлэг байдаг штэ. Цэрэгт явахаас өмнө миний эрх хүн гэх бодол шал өөр байсан. Цэрэгт яваад ирсэн дараа миний эрх хүн гэх бодол шал өөр боллоо. Яг үн шиг аватарыг харах өнцөг маань шал өөр болсон. Бас нэр аватар чинь жинхэнэ исакай байсан байлээ штэ. Тэгээ чаптли юу штэ. Ямар хэцүү ирд юм бэ. Copywriting нь төгсөдийн гоё ихгүй. Тэ. Энэ аватар маш чухал сэдвийг харьцангуй энгийн агуулга, плот, зохиолтойгоор харуулсан кино. Гэтэ тэр үед хүүхэд байсан болохоор эхний киноноос анзаараагүй өнгөрөөсөн, сайн ойлгоогүй, ойлгосон ч мартсан байсан зүйл маш их байсан байлээ. Жишээ нь эхний анги дэлхий дээр хэсэг маш цөөн гардагч 2154 онд дэлхий дээр байгаль орчин огт байхгүй болчихсон, нийгэмд анги давхаргын ялгаа ихтэй, Жек салж түүний нэг хохирогч болсон, дүнсгэр cyberpunk ертөнц байдаг. Ер нь бол дэлхий дээрх амьдрал хэдийнэ уруудчихсан. Харин дэлхийгээс 4.4 гэрлийн жилийн зайтай 3 одод Alpha Centauri системийн гарыг Pandora бол эсэргээрээ маш үзэсгэлэнтэй, онгон зэрлэг байгальтай, оршин суудаг наавчууд хүртэл байгальтайгаа шууд утгаараа уялдаа холбоотой аж төрдөг. Эхний анги дээр дэлхийн хүмүүс буюу наавчуудын хэлгээр тэнгэрийн хүмүүс ашигт малтмал олборлох зорилготой байсан бол 2 дугаар анги дээр угаасаа амьдрал устж байгаа дэлхийн хүмүүс Pandora гараг дээр өөрсдөө амьдралыг үүсгэх зорилготой болсон гэж гардаг. Товчхондоо эхний 2 ангийн плот нэг иймэрхүү. Хүмүүсийн шунал болон империализм, мөн байгаль дэлхийн уялдаа холбоо кинонд харуулдаг. Гэхдээ үүнийг хэрхэн харуулсан бэ гэдэг нь л хамгийн чухал. За байж байгаарай. Unitel-с хэрэгжүүлж байгаа дуулдаа гэдгээр чанартай гэсэн. Тэгэхээр маш энгийн плот, үйл явдалтай зохиолыг яаж найруулж, яаж харуулах вэ гэдгийг Джеймс Кэмерон найруулагч бол жинхэнэ утгаар нь харуулдаг. Джеймс Кэмерон гэдэг энэ агуу найруулагчийн кинонуудыг жинхэнэ цаг үеэсээ төрүүлж алхсан бүтээлүүд. Терминаторын хамгийн шилдэг эхний 2 анги, Alien franchise-ийн 2 дахь кино Aliens, 1989 оны The Abyss, манай монголчуудын хамгийн хайртай Titanic гээд хийцлэл талаасаа супер. Хамгийн гол нь sci-fi жанр дундаа маш том санаатай, өөрийн гэсэн мессежтэй, нэмээд маш сайн акшнтай бүтээлүүд хийдгээрээ алдартай. Ийм том үзчихмээр найруулагч аватарыг хийхгүй юм бол өөр хэн хийх вэ? Харин Киширо Юкитогийн манганаас сэдвэлсэн Alita Battle Angel Джеймс Кэмерон өөрөө л найруулах байсан.
Нэг бодлын одоо 71 настай энэ мундаг найруулагч дан аватараа л хийгээд дуусна гэхээр бас харин жимшиг. За тэр ч яхав. Сая хэлсэнчлэн Джеймс Кэмерон бол жинхэнэ цаг үеэсээ төрүүлж алхдаг найруулагч, зохион бүтээгч, шинээг эрэлхийлэгч. Хаавсан 1984-91 онуудад гарсан Терминатор гэхэд л яг одоо бүүн болж байгаа хэмэл оюун робот зургийг маш ойрхон зөгнөж харуулсан байх жишээний. Хүмүүрийн үзэх дуртай Титаник байна. 1997 оны уг кино, орчин цагийн кино урлагт хамгийн том технологийн инновацийг авчирсан бүтээл гэдэг. Бодит мэд, физикийн хуулиар хөдөлдөг усны симуляц, бодит зураг авалт, 3D модель, төрөл бүрийн эффектүүдийг хооронд нь ойлгох digital compositing гээд CGI салбарт маш том нээлтийг хийсэн. Мөн Титаник хөлөг онгоцыг бодит хэмжээгээр нь бүтээж зураг авалтаа хийсэн гээд санаанд оромгүй нээлт зохион бүтээх ажлуудыг хийсэн юм. Аватарч бас үүний нэг жишээ нь. Уг нь бол мань хүн аватарын санаагаа хаа байсан 1994 онд олоод 80 хуудастай зохиол бичсэн гэдэг. Гэвч тэрхүү санааг нь тухайн үеийн CGI технологи ихэд хэтэрхий муу байсан. Тиймээс энэ санаагаа кино болгох төр төр завсарлаад судалгаа хөгжүүлэлтээ хийнгээ кино урлаг болон CGI технологи өсрөнгөө хөгжихийг хүлээсэн юм. Ингэхдээ киноны ихэнх үйл явдлын өрнөх Пандора гараг гаригийн системээс эхлээд уулахад, ургамал мод, ан амтан, оршин суудаг навичууд, тэдний соёл гээд цоошин ертөнцийг нэг бүрчлэн бүтээж хөгжүүлсэн. Бүр навичуудын хэлийг хүртэл хэл судлаач профессор Пол Фромертэй хамт зохиосон гэдэг. Ер нь бол Аватар орчин цагийн кино франчайзуудаас хамгийн шилдэг world buildingтэй бүтээл гэдгийг би л 100% итгэлтэй хэлнэ. Тэм ч учраас Пандора гараг бодит мэдрэмжийг төрүүлдэг. Ер нь ямар фикшн ертөнцөө сайн хөгжүүлчих вэ? Хангалттай сонирхолтой байж чаддаг. Энэ шиг нарийн зохиож хөгжүүлсэн ертөнц миний мэдхийн лав байхгүй. Аниме манга салбарт бол One Piece тэр талаараа хамгийн шилдэг. Аниме гэснээс нэрээ сонирхолтой нь Джеймс Кэмерон Пандора гарагийн экосистемийг бүтээхдээ Миязаки өвөгийн Мононоке гүнжээс санаа авсан гэдэг. Ингээд 2000-ад он гарч бөгшний эзэн King Kong гэх мэт кинонууд нээлттэй хийж Джеймс Кэмероны хүлээж байсан тэрхүү хөгжил ирснээр кино бүтээх ажилдаа шамдан орсон. Үүний хамгийн чухал технологи бол мэдээж motion capture. Бодит жүжигчдийн нүр царайны хувирал биеийн хөдөлгөөнийг яг л бодит мэд байлгахад хамгийн эрхтэй технологи. Одоо бол мань хүү энийгээ бараг төгсрүүлсэн баг. 2009 онд гарсан эхний кинонд гэхэд л одоогийн том кинонуудаас бараг илүү CGI-тай харагддаг. Хоёрдугаар анги дээр бол үүнийгээ бүр төгсрүүлээд навичуудын ялгарал, тоглож байгаа жүжигчдийн төрх гээд бүр бодит юм шиг болсон. Нэмээд найруулагчийн маань өөрийнх нь талаас маш олон хүчин зүйл байгаа л да. Түүний кинонууд хөвчлэн их тийм баатарлаг адлын явдал, байгаль их дэлхий болон хүмүүсийн холбоог их харуулдаг. Мань хүн багасаа л байгаль орчинд сонирхолтой, тэр дундаа далаа тэнгис, сүүрсэн хөлөг онгоцуудыг маш их сонирхдог хүүхэд байсан гэдэг. Тийм ч учраас The Abyss, Titanic зэрэг кинонуудаа хийсэн биз. Энэ сонирхлоо хаялгүй улам их судалж, өөрийн уран бүтээлүүдэд тусгаж, мэрэгжлийн томоохон судалгаа нээлтүүдийг хүртэл хийсэн. Жишээ нь байгаль болон далай тэнгистэй холбоотой маш олон баримтат кино, баримтат зурлуудад оролцож бас найруулсан. Уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн талаар баримтат зурлуудыг телевизийн салбарт хүртэл бүтээсэн. Хамгийн гол нь мань хүн өөрөө далайн гүнд судалгаа экспедиц 2000-ад оноос хойш тогтмол хийж шумсаар ирсэн. Бүр шин төрлийн далайн амьтдыг нээхэд хүртэл оролцож байсан гэдэг. Гоё те. Яг юм. Мөнгөтэй олцсон. Тэгээ хоббигоороо зүгээр далайн гүлээ орж идэх шээстэй. Яг тэгээ нандин ч тийм далайн гүлээ орох хобби бай. Сонирхол байхгүй л те. Амар хэсгийн зогдлоос нь бас ер нь бол ойролцоол юм байл л да. Ус хүмүүстээс тэгж харагддаг л. Тэр талыг нь дэлгэрэнгүй ярил бараг тусдаа бүтэмжлэг болохоор хэмжээний. Тэгэхээр далай тэнгис байгаль орчинг түүнээс илүү мэддэг бас мэдэрдэг найруулагч өөр хаач байхгүй. Тэрхүү аюултай далайн гүний аяллууд нь Аватар 2 дээр жинхэнэ илэрсэн. Тэр далайн гүний зураглал, сонирхолтой өрмөц ургамал байна. Гайхалтай дүрслэлтэй. Үгүй байна. Аватар франчайз кино урлагт яагаад чухал вэ гэдг нь энийг л хэлээд байгаа юм. Аватар бол нэг их сүртэй зохиол үйл явдалтай кино биш. Гэхдээ бас мууч биш. Сонирхолтой адлын явдал дөрүүд, сэтгэл хөдлөм драма, үнэхээр сонирхолтой акшн гэд бүх юм байгаа. Хамгийн гол нь үүнийг огт үд аймгийн хэмнэлтэй, нүд баясгам гайхалтай дүрслэл мэдээж нэг хоёр үзэн штэ гэмээр хийцлэлээр харуулдаг. Би 3-ыг үзтлээр яриг, 1-2-ыг үзтлээр ярьж штэ. Миний бодлоор ковидос хойш синема гэдэг зүйл баг багаар уналтанд орсоор байгаа. Сая хүртэл Netflix, Warner Bros-ыг авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр миний яриад байгаа синема гэдэг зүйл уламжлалт оройтно. Кино урлаг гэдэг зүйл кино театртайгаа салшгүй холбоотой байсаар ирсэн. Стримингээс сууж энэ холбоо уламжлалт багассаар байна. Мэдээж стриминг хүн бүрт хүртээмжтэй байдлыг бий болгож байгаа нь үнэн. Олон ч давуу талтай. Гэвч кино театрын танхимд гайхалтай уран бүтээлчдийн бүтээсэн киног үзэх experience мэдрэмж нь өөрөө синема. Үнийг утас зурагтаар үзэхдээ харьцуулах юм биш. Харин орчин цагт үнийг маш сайн хадгалж байгаа бүтээл нь өөрөө Avatar franchise болоод байгаа юм. Джеймс Кэмерон гэдэг гайхалтай хүний оюун санаанаас төрсэн тэр сонирхолтой ертөнц, дөрүүд, зөрчилдөөн, драма яг тэр үзэгчдэд хэрэгтэй байгаа синемаг өгсөөр байна.
Яа энэ ихтэй царайны хувирал бол амар арч. Зөрчилдөөн, драма яг тэр Энэ бүр яар амар байт юм бэ. үзэгчдэд хэрэгтэй байгаа синемаг өгсөөр байна. Ер нь тэгээд Пандора гарагийн гайхалтай дүрслэлийг кино театрын дэлгэцээр үзэх шиг нүд хужир Театртай харьцуулах боломжгүй. Үгүй харьцуулах боломжгүй шиг ингээд угаасаа өөр ихгүй юу. Зүгээр л нөө тий aspect ratio-наас авахуулаад ашиглаж байгаа линз нь хүртэл ингээд өргөн дэлгэцэн зориулсан линз, өргөн дэлгэцэн зориулсан камер ингээд бүр яг зүгээр л яг зориултаар нь. Утсан дээр үзэх зориулттай бичлэг байна, тий. Тэгээд компьютер үзэх зориулттай бичлэг байна. Зурагтаар үзэх зориулттай бичлэг. Бүгд тэр ингээд л өөр ийчт юм билээ. Тэгээд утсан дээр кино үзэх, тий. Зурагтаар home chat-тай кино үзэх, кино үзэх ингээд мэдрэмж нь ондоо штэ. Тэгээд бүр ингээд угаасаа л кино театрт үзэх зориулттай хийчихэж байгаа болохоор ялангуяа бүр наалтахгүй. Утснаасаа ингээл те аватар үзснээ ямар гоё юм бэ гэж таагаад тийм мэдээж бол би авах чадахгүй. Лам зүйл хаана байх вүлээ дээ. Тиймээс аватар бол өнөө цагийн хамгийн чухал бас хамгийн үзэсгэлэнтэй кино франчайз. Тэгээд мен отогэл стриминг гэлтэй ерөнхий утсан дээр яаж харагдах вэ? Компьютер дээр яаж харагдах вэ? Нийт үзэгчдийн те 70% нараа утсан дээрээс үзэж байгаа. Тэгээд мен утсан дээр зориулж юм байна шүү дээ. Тэгээд дараа нь ингээд миний бичлэгүүдийг үзэж байгаа хүмүүс дараа нь те Instagram Shorts-оос намайг олж харна. Тэ Instagram Shorts-д зориултаа 30 секундын юм ярих хэрэгтэй. Тэ мен амар олон юм хоцдог л та. Гэхдээ ингээ анзаарах юм бол тэ паузтал 30 секунд яриад паузтал 30 секунд яриад дунд нарай л олон паузлаад байгаа байхгүй юу? Бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн лайк, subscribe-а дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ бичлэгээс би нэг юу ч авсангүй л тэ. Яг уу world building-ын монд юм шиг байна. Тэгээд аватар нэг хоёрыг үзэх хэрэгтэй. Тэгээд 3 гарна үзэх юм байна. Тэгэж ойлгоо.